1995 оны утгын чимэг богино өгүүллийн наадмын тусгай байрын шагналт шагдрын мегмар зохиолчийн ээлж богино өгүүлэг. Найртай газар ахалж нарийн цэл хоолойгоор тэнгэрийн агаараа гэж эхлээд лайны 3 дугаараа дуусгаад санаа намардаг тагжгаар бороо үгнийг жагааг нь хаяа бас бум буян бүрдэг гэсэн бурхны шажин дэлгэрэг гэсэн гэрөөл айлтхан ч би бас хүн нутгийн олон түүнийг хідэн малтайгаа хүний хэлээр ярьдаг. Гэхдээ тэд нь хариу дуурдаггүй боловч үгнээс нь алхамч зөрдөггүй гэлцэн. Үнэн ч байж магадгүй. Энэ жагаа үгэн их л уйтгартай суув. Бууцны хөл рүү хотолсон хэдэн тэмээнийхээ дэргэд өрөөсөн өвдөг бохирон уртгаансандаа тамхи савсуулвч цээлгэр нүдэнд нь нулимс гүйлгэнжээ. Өвгөн малын захтаа явж насыг илээсэн боловч тэр дундаас тэмээ гэдэг амьтныг шүтэж өдий хүрсэн бөлгөө. Гэтэл одоо өтөлж. Үүнийг өнөөдөр мэдж байгаа биш те. Гэвч нэг л хүнэгтэй байлаа. Ширээ цагаан буур ямар мундаг амьтан байв да. Шүн бийсэн хушуутай. Нэлх амьтан гацаа тойрон буйлж эхийгээ үгийлэн нулимс бөмбрүүлэн байхад нь хэдэн хүүхэд нь хөөрдөн ноолсоор өсгөж билээ. Тэр цагт тэнхлүүхэн байсан эцэг нь тэмээний зүс эвдгэн гэж хичнээн цааргалсан боловч жагаа толгой мэдэн зүтгэсээр буур тавьж билээ. Гэхдээ тэглээгээд муудсан юм алга. Жагаа өгний хідэн сайхан хүрэн тэмээ өсгөж идүүгээ айлд ачлахын тэмээ илүүчлэхтэйгээ болсон л байна. Гэтэл өнөөдөр юу болов доо? Хамаг тэмээдийн сүр сүлд болж хүйсийн говийг хүрэн улаан тэмээгээр дүүргэж явсан энэ сайхан амьтныхаа ялагдан дийлдэж орилон зүхтаахыг нь жагаа өгөн өнөөдөр үзжээ. Өдөр хугаслаад өвгөн баруун ухаа дээр гарч тэмээдээ дурандаж суугаад ёр бусын юм үзв. Ботго торомтой хэдэн гинг ялгасхийн сүрэг захалсан цагаан бүр харганы бутыг зандгар толгоогоор шөргөөж сүргүчээ илтгэн байв. Энэ их говьд түүнтэй энэ зэрэгцэх сүрлэг хүчтэй амьтан байхгүй болохоор ингэж цаанхаалж байдаг нь ёс. Адуус амьтанч болов хүчтэй нь манлайж хүчгүй нь хүлцэн дагдаг юм чиндээ. Цагаан буур минь харж яваач гэсэн бас л хүчээ хадгалдаг хэвээр байна шүү. Төвгөөс яс сайтай амьтан юм болохоор хитэн ингээ энэ жилдээ хураах тагаал байна. Хойтон жилээс яадаг юм бол доо. Гэсэн шин юм бодон сов. Гэтэл гинт мөнөөх толгойн ороогоос бум бийсэн бөөрөнгийн хар юм хүзүү сунган довтлогон айсаг үзв. Энэ нь мөнөөхөн ноднон буур тавьсан хар тайлаг. Ноднон өвлөл цагаан бууранд нэг сайн өмхүүлээд сүүл хавчин зүгтж түүнээс хойш ороогоо гартал сүрхтэй хавталж чадахгүй уулын толгой хийсэн холоос харуулдаж явсан амьтан да. Одоо түүний ийхүү дайран ирж явааг үзээд жагаа өвгний бах ганц санаж миний цагаан буурч одоо үзүүлэндээ хөгшин буурны зуулт хатуу химэн сэтгэлдээ тэдэнтэй ярьж суув. Тэгтэл санснаас огтур юм болов. Нас залуу цус салуунч шагалхан биетэй зодолдож носолдохын ухаан суугаагүй тэр амьтныг цагаан бур нэг их тоосонгүй юу? Гэхдээ ямар л гэсэн урдаас нь шавж хөл алцайлган бие зэхэж чадсангүй. Газрын дээрээс хурд ихтэй дайрсан хар бур сунгасан хүзүүгээ огцом дээш нь өргөмөгц хинхэдгээрээ цагаан буурыг мөргөж орхив. Цагаан тоос манас хийж хөгшин бүр тэрийн хадан оочхон тэр. Жагаа өвгөн давхийн хуулга алдлаа. Хар буур дайрсан эрчэндээ урууга тишлээ. Цагаан буур хэдий хүчтэй дайруулсан ч бүхэн дээрээ нэг өнхрөөд босмогч хойноос нь хүзүү сунган тишв. Юмч боллоо доо гэж өөрийн мэдэлгүй өвгөн өвдгөө илж улам л шимтэн харав. Цагаан буураа хэм хэрчгээгүй зориг нь мохоогүй ийхүү дайрсанд өвгний баярлсныг хэлэх юм. Гэхдээ хар буур гинтхэн эргэж шавж зогслоо. Цагаан бур үйл юм шиг л нүсэр амтан газрын дээрээс хар хурдаараа дайран айсвэ. Жагаа гинт айх шиг болов. Хар хор оруу догшондоо галзуурсан энэ хоёр аимшигт амтан бие гимтээч хвэ те.
байгаа бүр хүүхэд байхасаа л буур ноцол дуулж цэнгэж явсан билээ. Уур хорсолдоо мангуурсан оруу буурнууд мөнч сүртээс. Харин унуудаа өвгний нуруу хүйт дааж би нь зараах шиг болов. Хэдийгээр 30 шахам жил эдэлж инкрэлж биширчүүдийг хүрсэн ч гэсэн өөрөө цагаан буурныхаа талд бат зогсож байсан ч хар буураа балчир байгаа юм да. Би энэ бэртэж зориг нь мохчихвээ гэж бодоцов. Тэгтэл ирчээрээ дарсан цагаан буурны өдөөс хүзүү сунган тоссон хар буур багхан займчих шиг болоод цагаан буур дахин тэрийг хадаж очихон тэрэ. Хар буурч түүнийг өвдөглөөд авлаа. Өвг нь сандарсандаа болоод дурангаа барьсаар мордов. Нэг харвал цагаан буур чадахын хэрээр зүхтэж хар буур хөөж явлаа. Өвг нь тэмээгээ хурааж ирэв. Гэртээ ормогц шар суран аргамж авч гарав. Ялсан баатрын сүр үзүүлсэн толгой өргөж тэнгэр дуугарх мэт хүрхрэн шил шөргөөж цагаан хөөс түргэн байсан хар буурыг ногтолж баруун хөлийг нь баглан бөхнөөс нь зүүчхөв. Чингээд уул толгойлон бараад нь дагсан цагаан буураа тууж ирхэн тэр. Энэ муу хар тайлгийг хэмхэлвэл хэмхлэг гэж бодов. Гэхдээ дүүрсэн хэрэг юу л болбол болог. Гэвч тэр сайхан цагаан буур хүлэгтэй байгаа хар буурыг хэмхэлсэнгүй. Ойртсон ч үгүй. Өвгөн яах ч билээ те. Дэмээл нүдэндээ ус гүйлгэн хорвоогийн мөнх усын тухай, ерөөс ам зуух амьдрахын тухай эргцүүлэн суув. Өвгөн цагаан буур хоёр өтөлжтэй өтөлж. Ээлжин нэрдэг хорвоод яалтайч билээ те.